Улсын хурлын 2024 оны 64-р тогтоолоор Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинжилэн баталж, Монгол улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1-р бүлэгт бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан. Засгийн газрын 2025 оны 1-р сарын 14-ний өдрийн өргөдгсөн хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийг байгуулж, бүсийн зөвлөлийн өргөдгсөн хуралдааныг зохион байгуулах, бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байдаг. Энэ хүрээнд бүсийн хуралдаан бүр дээр 5 салбар хилцүүлэг өрнөж, бүсийн онцлог ба харьцуулалт хилцүүлгийн модератороор Монгол Улсын ерөнхийлөгчийн өдөр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр ажиллалаа. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулсан Хангаан бүсийн зөвлөлийн ангадугаар хуралдаан Хангаан аймагт боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд Хангаан бүсийн Хангай, Баян хонгор, Өвөр Хангаан аймгийн төлөөлөл, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 500 орчим төлөөлөгчид оролцож, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зорилттой хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж санал дүгнэлт гаргажээ. За манай хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийхэн багийнхан маань энэ Хангаан бүсэд ажиллаж байгаа. За 5 хоногийн өмнө бид Баян хонгор, Өвөр Хангай, за одоо өнөөдөр Арга Хангаан аймагт 3 дахь өдрөө ажиллаж байна. За мэдээж хүнсний хангамж аюулгүй үндэсний хөдөлгөөний үр дүн хэрэгжлийн талаар одоо орон нутагтаа зөвлөх уулзалтаа хийгээ явж байгаа. Тэрнээс гадна тухайн аймгийнхаа үндэсний үйлдвэрүүдээр ороод уулзсан байгаа. Нэг аймагт нэг 3-4 үйлдвэр, зарим одоо газар бол 5-6 үйлдвэр орсон. Танайхад одоо бас нэг Арангаан аймагт бас нэг 4-5 үйлдвэр орлоо. Тэгээ энэ баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгч нар маань ерөөсөө нэгдэм хүсээд байна. Хүнсний хувьсгалын одоо энэ хөдөлгөөн маш сайн явлаа. Одоо энийгээ цааш нь залгуулад үргэлжлүүлэх бүсийн хөгжөлтөөгөө уялдуулад энэ орон нутагт хүнсний хувьсгалын 2-р үе шатыг эхлүүлэх тийм боломж байна уу гэдгийг бүх аймгийн одоо баялаг бүтээгчид, нутгийн удирдлагууд санал тавьж байна, асууж байна. Энэ дэр гишүүний үед цаашдаа ямар бодлого баримталж ажиллах гэж байна? За баярлалаа. Тэгэхээр үндсэндээ бас Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа гол үндсэн бодлогын маань нэг бол бас хүнсний хангамж болоод хүнсний аюулгүй байдал. За мөн дээрэс нь цагаан алт болон одоо шинэ оршоо хөтөлбөр хөдөлгөөнүүд бол байгаа. За сая хүнсний хангамж аюулгүй байдалтай холбогдуулаад бол бас яг манай Арангаан аймаг дээр бол бас мөн яг Хангаан бүсийн төв болох гол энэ мал махан бүтээгдэхүүнийг экспортын одоо баримжаатай дэлхийн жишг энэ махны үйлдвэр байгуулах энэ одоо тоосоо судалгаа маань бол бас 2 жил гаруй хугацаанд хийгдээд хэдхэн засгийн газрын хөнгөлөлтэй зээлэр бол бас хийгдэхэр ингээд яриа хэлцэл бол явагдаж байгаа. За манай засгийн газрын бас энэ дээр онцгой анхаарал тавиад ойрын хугацаанд бол зээлийн хэлцээрийг эзлэн батлахад за энэ маань бол бас одоо ашиглалтанд орох боломж олцвол бүрэн дүрэн байна. Өдөртөө нэг 2000 бод. За дээрээс нь доор бол нэг 700 бодыг бол одоо босруулах, за шууд экспортод гарах баримжаатай гадны одоо засгийн газрын хөнгөлөлтэй зээл тусламжаар яг олон улсын стандартад нийцсэн ийм шиг үйлдвэрүүд бол баригдах тоосоо судалгаа хийгдээд байна гэсэн. Тэгэхээр энэ хүрээндээ бид нар цаашид өснөхийнхаа хөгжлийг тодорхойлж илүү одоо бас амжиргаа орлогыг нэмэгдүүлэх боломж олцоо бүрднэ гэж бодож байна. За гомдорч дараагаас асууя. За бүсийн хөгжлийн хүрээнд аймаг сумдыг хөгжүүлэх ямар салбарыг илүү төрөлжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байгаа вэ? За юуны өмнө энэ хүү зөвлөгөөнд оролцож байгаа аймаг сумын удирдлагууд, салбарын мэргэжилтнүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр яг хаана ямар давуу тал байна, түүнийгээ бид нар ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл одоо Хангаан бүс бол уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс, хот байгуулалтын дэд бүсгээ сая ерөнхийдөө зорилго бол тодорхой. За мөн үүнээс гадна одоо Монгол Улсын ерөнхийлөгчөөс санаачилсан хүнсний хувьсгал аян 2.3 дахь жилдээ үргэлжлэж байгаа. Тэгэхээр бид нар энэ улсын их хурл ерөнхийлөгч засгийн газраас гаргаж байгаа бодлого одоо шийдвэрүүдийн хооронд нь сайн уялдуулах шаардлагатай гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Хангаан бус хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлнэ, дээр нь хүнснийхээ үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Үүний хүрээнд одоо ажлын байр бий болгож айл эрхийн одоо орлогыг нэмэгдүүлнэ. Тэгээ энэ чиглэлээр бол хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хөгжүүлэх сан гэдэг юм уу, шинэ хоршоо
ногоо, цагаан алт хөтөлбөрөөр бусад хөтөлбөрүүдийн хооронд нь сайн уялдуулж энэ чиглэл рүү олох одоо санхүүжилтийг нэмэгдүүлэх нь хангаан бүсийн одоо онцлог бас төрөлжсөн салбар байх болно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хангаан бүс бол хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хосуулсан, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн, хөдөө аж ахуйн кластеруудыг байгуулсан томоохон одоо цогцтой болно гэдэгт би итгэлтэй байгаа. Энэ чиглэл рүү одоо анхаарч ажиллах нь боломжтой гэж ингэж харж байгаа. За баярлалаа. Ер нь орон нутгад ажиллаж байхад бол энэ зээлийн хүүгийн банкны шалгуур эдгээр бол маш их хэрэгжиж байгаа. Бүхэл аймаг орон нутгад энэ бол хамгийн их хэрэгжиж байгаа асуудал. Хоёрдугаар бол хөний нөөцийн асуудал. За гуравдугаар тэр томоохон сүлжээнүүд орон нутг руу орж ирснээр бас борлуулалтыг энэ зах зээлээс шахах ийм бас орлогууд байна гэдэг юм бас нэлээд эргэжлээ. Тэгэхээр орон нутгийнхаа баялаг бүтээгчдийг одоо хамгаалах, тэднийг хөгжүүлэх тал дээр бас орон нутаг ямар хөө ажил зохион байгуулж байгаа талаар мөнгөсгөл хариулт өгөх үү? Ер нь бол уламжлалт мал аж ахуй одоо суурилсан тулгуурлаж байгаа энэ одоо хөдөөгийн одоо иргэд бол одоо манай сумын нийт одоо иргэдийн 70 орчим хувь нь бол мал аж ахуйгаа уламжлалсан мал аж ахуйгаа л одоо мадлаад амжилтгаа залгуулж байгаа. Тийм учраас ер нь энэ мал аж ахуйн гаралтай түүхийд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг үйлдвэрлэл бий болгох энэ чиглэл дээр л одоо маш анхаарч ажиллаж байгаа. Хангаан бүсийн зөвлөлдөх уулзалтын үеэр бүсийн онцлог харьцуулалт сэдвт хэлцүүлэг өрнөж, хангаан бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, чиг үүрэг, улсын хөгжилд оруулах оролцооны талаар хэлэлцлээ. Хангаан бүсийн хувьд байгалийн баялаг, унга нөхцөл сайн, усны нөөц ариун, газар тариаланд тохиромжтой бөгөөд цаашид экспортын баримжаатай органик хүнсний үйлдвэрлэлийн кластер байгуулж хөгжүүлэх боломжтой гэж хөгжлийн чиглэлийг тодорхойлжээ. Өөрчлөсөн хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулсан дараагийн уулзалт хойд бүсэд буюу Булган аймагт боллоо. Хойд бүсийн зөвлөлийн 5 салбар хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрүүд болон орон нутгийн удирдлагууд хувийн хэмшил, иргэд, бүсийн гишүүдийн дэвшүүлсэн 190 гаруй санал зөвлөмжийг нэгтгэж, хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай, хойд бүсэд үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолыг тус баталсан байна. Төмөрбаатар дагаас асууя. За та бүхэн маань аймаг орон нутгийнхаа амьдралыг сайжруулах, амжиргаа сайжруулах, мөн өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд бичил бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийнхаа төлөө яг ямар ажлуудыг санаачлан хийж өгнө? Тэр Өвсгөл аймаг 40,358 орчим хүрэхтэй. Тэр 2025 оны Өвсгөл аймаг өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, амьдрах орчноо сайжруулах жил болгон зарласан. За энэ чиглэлээр бол 49 арга хэмжээг төлөвлөд ажиллаж байгаа. Хамгийн гол нь санхүүжилтийн асуудал байдаг. Өрхөө үйлдвэрлэлийг дэмжихийн тулд бид 7 төслөлттэй холбоотой 11 тэрбум 713.2 сая төгрөгийн төслөлтүүдийг энэ онд хэрэгжүүлэх юм аа. За баярлалаа. За найдвар хүү доктороос асууя. За Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар хүнсний хувьсгал цагаан алт хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Мөн засгийн газрын санаачлагаар Атрын 4-р аян шинэ хоршоо гэдэг хөдөлгөөнүүд хэрэгжиж байгаа. За мэдээж одоо малчтын одоо малаас гаралтай арь шир ноос ноолдуур сүү цагаан эдээ бүтээгдэхүүнүүдийг боловсруулж дотоодын зах зээлээ хангах, сайжлах юм бол бүс нутагтаа хүнс экспортод шууд болох ийм томоохон зорилготой Монгол улсын орчин үеийн смарт хөдөө аж ахуйг хөгжүүлэх бий болгох зорилготой тийм томоохон хөтөлбөрүүд бас санхүүжилттэйгээ ингээд хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрүүд тухайн энэ хойд бүсийн одоо нутагт яаж уялдуулж хөгжүүлвэл зүгээр гэж таны хувьд бодож байна? Скандинавын орнуудын жишгээр одоо бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хоршоолол буюу энэ кластерыг бид хөгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол
нэг хүн төмс тарьдаг, нөгөө хүн төмсийн зардаг. Зарж байгаа хүн нь одоо өөрөөс нь 2-3 дахин баг их ашиг авдаг. Хөдөлмөрлж байгаа хэсэг нь болохоор ингээд тун баг одоо дөнгөж нэг өртөг шингээсэн тэр өртгөө давж чадж гэнэ үгүй юу гэдэг ийм маягаар яваад байгаа. Тэгээ ер нь бол байх манай энэ бүс нутагт бол хүнд үйлдвэрлэл хөгжүүлж болох нь, хөнгөн үйлдвэрлэл хөгжүүлж болох нь, хүнсний үйлдвэрлэл хөгжүүлж болох нь. За баярлалаа. За Боён дэлгэр доктороос асууя. Бүсчилсэн хөгжлийн өрөнд үжил баримтлалд хойд бүсийг аж үйлдвэрийн дэд бүс мөн аялал жуулчлалын бүс байхаар тодорхойлсон байгаа. Тэгэхээр энэ аялал жуулчлалын дэд бүсэд аж үйлдвэрийн паркын дэд бүсэд энэ аж ахуй нэгжүүдийн оролцоог яаж хангах, мөн гадаад дотоодын хөрөнгө оруулалтуудыг яаж татах вэ? Энэ тал дээр таны санал. За баярлалаа. Тэгэхээр бид нар өртгийн сүлжээ буюу эдийн засгийн бүтцийн асуудлыг одоо ярьж эхэлж байгаа гэсэн үг. Одоо сая найдваргүй доктор шилжлээ. За наран гэрэл манай одоо энэ худалдаа аж үйлдвэрийн танхимын салбар, булган салбарын оюун гэрэл тэргүүнч бас хэллээ. Бидэрт одоо ерөөсөө шийдэх ганц асуудал юу гэхээр энэ доктортой ханган нийлүүлэлтийн асуудлыг шийдэх гэдэг. Яагаад нэхий 500 төгрөгөөр байна? Бензинийхээ мөнгөж өрхөө ячээд байна шүү дээ. Нэхийг аваад моциклонд бензин хийгээд явхад бензинийхээ мөнгийг нөхөхөөргүй хэмжээд л болцсон. Тийм учраас одоо энэ малын гаралтай түүхийд жалганд хаягдаад байгаа шалтгаан ерөөсөө доктортой ханган нийлүүлэлт. За энийг яаж шийдэх гэж байгаа вэ гэхээр одоо энэ бүсд бол улсын зэрэгэлттэй нэг хот тогтолцоогоо ярив бүгдээрээ тийм улсын зэрэгэлттэй нэг хот Эрдэнэт, орон нутгийн зэрэгэлттэй 2 хот нь Булган, Хөвсгөл 2 байна. За орон нутгийн хөгжлийн төв тосгоны зэрэгэлттэй байх шаардлагатай байгаа. Энэ 7 байгаад байгаа. Хөвсгөлд бол Эренчин, Лүм, Галт, Цагаавал, Тариалан гэдэг. Булганд бол Хотог өндөр, Гişиг өндөр, Дашин жилэн гэсэн 3 сум дээр бүсийн одоо орон нутгийн хөгжлийн төв байгуул. Энэ дээр анхан шатны боловсруулалт хийгдэнэ. За бүсийн төв дээр бол хагас боловсруулалт, за ингээд аж үйлдвэрийн парк дээр бол эцэг бүтээгдэхүүн гарах юм. Дараагийн бүсийн зөвлөлийн хуралдаан Говийн бүсэд буюу Дорногов аймагт зохион байгуулагдлаа. Энэхүү хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зориултад хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таад орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж санал дүгнэлт гаргалаа. Говийн бүсийн зөвлөлийн анх дугаар хуралдаан. За ялангуяа одоо Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилж байгаа энэ одоо хүнсний хувьсгал үргэлжлэх ёстой гэж би ойлгож байгаа. Эхний үе шат бол бас ялангуяа амжилттай хэрэгжиж байгаа. За мэдээж одоо Дархан Сэлэнгийн үр тэрэ, Төв аймгийн үр тэрэний газар гэдэг юм уу ингээд хуучин одоо цаг хугацаанд явж исэн энэ зүйлүүдийг өргөжүүлж өөр одоо бүс нутгууд ялангуяа Говийн аймагт яаж хэрэгжүүлэх вэ? Манай бусад аймагуд маань яаж одоо энэ үр тэрэгээ өөрсдөө тарих уу? Хүнсний жилээ өөрсдөө тарих уу? Малын хичээлээ өөрсдөө тарих уу, хүнс ногоогоо өөрсдөө тарих уу гэдэг юм уу. Ийм чиглэл дээр хамтарч ажиллах бол бүрэн боломжтой байгаа гэж. Тийм учраас одоо хүнсний хувьсгал 2 гэдэг энэ одоо хөтөлбөрийг бас эрчимжүүлэх чиглэл дээр бол та одоо энэ ажлыг хариуцдаг хүний хувьд бас анхаарч ажиллах бид нар бас дэмжиж ажиллах бэлэн байгаа шүү гэдгийг хэлье. За баярлалаа. Энх өдрөөс асууя. За Говийн бүсэд маань бол одоо уул уурхайн томоохон компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Улс орны маш чухал стратегийн. За дээрээс нь энэ том цементийн үйлдвэрүүд байна. Гангийн үйлдвэр удахгүй ашиглалтанд орно. За мөн одоо нефтийн үйлдвэр баригдаж байгаа. Тэр үүнийг дагсан маш олон ажлын байрууд бий болно. Маш их хэдэн 10 мянгаар. За энэ бүгд л хүнс хэрэглэнэ. За тэгэхээр одоо энэ олон одоо би үйлдвэрүүдийн хүнсний хэрэгцээ, төрийн худалдан авалт, одоо орон нутгийн дэмжлэг, энэ тухайн орон нутгийн баялаг бүтээгчдийг дэмжих тал дээр, энэ жирийн дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр таны санаа бодлыг сонсъё. За
За Өмнөдгөө аймгийн бүс нутагт хэрэгжиж байгаа 13 засгийн газрын 13 мега төсөл байгаа. За түүн дээр Өмнөдгөө аймгийн бас өөрөө хэрэгжүүлэх гээд нэг оюун бүс дээрээ 4 аймгийнхаа удирдлагатай ярилцаад явж байгаа бас дахиад 13 төсөл байдаг. Жишээлбэл одоо олон улсын эсэх буудал, за дулааны цэцгэлгээ станц, за бүх сумаа аялал жуулчлалын замаар холбох, төрөө хөвшлийн түншлэлээр холбох өнөөдөр одоо сан жижигэн зурчин. За бас хүнсний үйлдвэрүүдийг үйлдвэрлэлийн бүсийг аймгийнхаа хөрөнгө оруулалтаар ингээд байгуулж байгаа. Тэр болгон дээр байгуулсан бүсүүдээс татварын хөнгөлөлт, говийн бүст хөнгөлөгдөх, чөлөөлөгдөх асуудлуудыг бас 4 аймагтайгаа ярьж байна. За Өмнөдгөө аймгийн хувьд бол жижигдэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан дээр жил болгон 5 тэрбум төгрөг тавиад явдаг. Яг үнэхээр одоо яг жижигдэн үйлдвэрээ эрхэлж байгаа хүмүүс нь бол яг эзэн нь одоо тэр зээлээ авдаг болсон. Говийн бүс бол эдийн засгийн хувьд бол ирээдүйд нэлээ хүчрэг ийм эдийн засгтай бүс болох нь бол одоо тодорхой байна. Одоо ногоон эрчим хүч, саяны дараа Марс 5, за мөн аж үйлдвэрлэл, мөн аялал жуулчлал хөгжүүлээ тий. Тэгээд энэ олон салбар бүгдээрээ л хүнс эргэлж байгаа. Сая бүгд хэлж байна тий. Тэгээд аль болох танай бүс нутгийн одоо энэ иргэд баялаг бүтээгчид чинь өөрсдөө одоо баялгаа бүтээгээд өөрсдөө орлогоо олоод ингээд амьдрал энэ тухайн орон нутгийн одоо иргэдэд маш чухал хэрэгтэй байгаа тийм ээ. Бизнес эрхлэх нь. Тэгэхээр энэ тал дээр танхимын хувьд ямар бодлого баримталж ажиллаж байгаа вэ? Орнгоо аймагт талтай үйлдвэрийн танхим хүнсний чиглэлээр, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр нэлээд олон одоо бодлогын бичиг баримтуудыг үйлдвэрлэгч нартайгаа ярьж тохирсон байгаа. Өнөөдөр хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллахад хөнгөлөлттэй нөхцлүүдийг төр бүрдүүлээд өгвөл хүнсний үйлдвэрлэл дээр маш олон тоног төхөөрөмжүүд байдаг. Тэр тоног төхөөрөмжийг өнөөдөр Гятад улсаас оруулж ирэхэд эхний ээлжинд одоо тоног төхөөрөмжийнх нь хөнгөлөлт одоо өнөөдөр ногоон эрчим хүчгээд ярьж байна 15 мегатын нэг эрчим хүч үйлдвэрлэх тийм юм одоо нэг жижиг үйлдвэрт ажиллаулъя гэхэд эхнийх нь одоо хөрөнгө оруулалт нь 300-аас 400 орчим сая нар салхины. Тэгэхээр энэ ногоон эрчим хүчээ одоо хөдөө та өчтөр хэллээ шүү дээ 40 км-т ажиллаж байгаа тэр хүнсний үйлдвэр, тэр сүүний үйлдвэр, тэр тарганы үйлдвэр, тэр хоормоны үйлдвэр тэрэнд өнөөдөр юу хэрэгтэй гэхээр энэ ногоон орчим хүч говийн одоо бус ногоон орчим хүч гэдэг хэрэгж байна. Энэ хэрэгтэй. Энэ одоо үйлдвэрлэлийг явуулахын тулд эхний ээлжинд энэ тоног төхөөрөмжүүдийг л гайлын одоо усуудтай татварын нөхцөлтэй ярих яг зүгээр төрөөс одоо 500 км-ийн зайд оршиж байгаа хувийн хвшлийнханд үзүүлж байгаа хөнгөлтүүд, татварын хөнгөлтүүд байгаа л да. Энэ мэтчлэн яг энэ чиглэлээр нь үйлдвэрлэлийнх нь тоног төхөөрөмжүүдээр одоо хятадд мөрдөгдөж байгаа одоо стандарт гэдэг юм уу, Европ мөрдөгдөж байгаа стандарт гэдэг юм уу, энэ чиглэлийн дагуу энэ хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн энэ тоног төхөөрөмжлөлөөр нэлээд хөнгөлөлт ийм юмнууд шаардлагатай байгаа. Хангайн бүс нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр төрийн болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа хангагдж, аймаг орон нутгийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх, Монгол орныг гадаад улсад сурталчлах, жуулчдыг татах хөшүүрэг бүхий аялал жуулчлалын дэд бүтэц бий болно. Хойд бүс Бүшилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хойд бүсийг байгалийн аялал, жуулчлалын төрөлдсөн аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр тусгажээ. Дус бүсэд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, мөрөн дөрвөсийн ангиллын нисэх буудал, эгийн голын усан цахилгаан станц зэрэг томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Говийн бүс Бүсийн хөгжлийн зорилго нь бүгд найрамдах Хятад ард улс болон Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унган байгаль, түүх соёлын өв, балентологийн нөөцөд түшиглэн, аж үйлдвэрийн төрөлдсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болох юм. Ийхүү хангай хойд болон говийн бүсийн зөвлөлийн хуралдаанууд олон талын оролцоог хангаж, чухал асуудлуудыг хилэлцэн шийдвэрлсэн амжилттай хуралдаан болж өндөрлөлөө.